Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 9-р ангийн мэдээллийн технологи хичээлийн баримт бичиг боловсруулах технологи сэдвийн суралцсан зорилтын хүрээнд баримтын гарчиг автоматар үүсгэх, баримтын нүүр хуудас хийх сэдвт хичээлийг бэлтгэн хүргэж байна. Сурагч чулуунд физикийн хичээлдээр лавлах ном хийх бие даалт өгөв. Багш бие даалтыг хийхдээ лавлах номын гарчиг автоматар үүсгэх, нүүр хуудас хийх, хуудсанд хөл толгой мэдээлэл оруулах хэрэгтэйг сануулав. Гарчийг автоматар үүсгэх, нүүр хуудас хийх нь ямар ач холбогдолтой вэ хүүхдүүд ээ? Баримтад гарчиг үүсгэх нь мэдээллийн бүтцийг тодорхойлох, зохиомжлох, төлөвлөгөө гаргахад төхөн болдог. Мөн баримтад нэмэлт өөрчлөлт оруулах үед гарчигт харгалзах хуудасны дугаар автоматар өөрчлөгддөг давуу талтай. Мөн ном бүхэн нүүр хуудас хавцтай байдаг. Хэрэв ном нүүр хуудасгүй бол гаднаас нь хараад ямар ном бэ гэдгийг таних боломжгүй шүү дээ. Одоо бүгдээрээ сурах хүчгийн 31-р хуудасны дасгал 1 буюу лавлах номны нүүр хуудасыг дасгалыг хамтдаа хийж гүйцэтгэцгээе. Юуны өмнө бүгдээрээ баримтчиг боловсруулах Word програм дээр ажлын хуудасаа A4 хэмжээтэй хэвтэй болгоно. Үүний тулд Page Layout цэсний Page Setup бүлгээс хуудасны хэмжээг A4-оор сонгож, мөн Orientation командаас Landscape-ийг сонгож хэвтэй болгоно. Үүний дараа лавлах ном хийхийн тулд баримтыг 2 баганд болгоно. Мөн Page Setup бүлгийн Column командаас 2 баганд хуваах командыг сонгож идэвхжүүлнэ. Одоо бүгдээрээ баримтын эхний хуудасыг нүүр хуудас байхаар тооцоолоод 2 дахь багны дээд талд сургуулийнхаа нэрийг оруулан голлуулж байршуулцгаая. Бүгдээрээ өөрсдийн сургуулийн нэрийг оруулаад голлуулж байршуулаарай. За одоо бүгдээрээ сургуулийнхаа нэрийг оруулсан бол бүгдээрээ номныхоо нэрийг оруулъя. Үүний тулд бүгдээрээ Insert цэсний Text бүлгээс гоёмсог бичвэр буюу Word Art командаас өөрт таалагдсан өөрийн дуртай загвараа сонгож номынхоо нэрийг оруулцгаая. За багш нь өөрийнхөө номонд физикийн хичээлийн лавлах гэсэн нэрийг өглөө. Та нар минь өөрсдөө өөрийнхөө номынхоо нэрийг өгцгөөгөөрэй. За ингээд номынхоо нэрийг оруулж дууссан бол шалгасан болон гүйцэтгсэн хүмүүсийн аваг нэрийг байршуулцгаая. За энд одоо бүгдээрээ өөрсдийнхөө багшийн болон өөрийнхөө нэрийг бичиж оруулцгаая. За одоо ингээд бүгдээрээ шалгасан гүйцэтгсэн хүний аваг нэрийг оруулж дууслаа. Үүний дараа мэдээч хэрэг номныхоо оныг оруулж өгье. За номынхоо оныг оруулахын тулд нүүр хуудасны доод хэсэгт мөн голлуулж оруулах ёстой байгаа. Одоо бүгдээрээ лавлах номныхоо нүүр хуудасны бичвэр хэсгийг оруулж дууслаа. Хамтдаа нүүр хуудсандаа хүрээ оруулъя. Үүний тулд бүгдээрээ бэлэн дүрс объектыг ашиглаж оруулцгаая. За одоо Insert цэсний Illustrations бүлгээс Shapes бид нар дурын дүрс буюу за багш нь эндээс rectangle объектыг сонголоо.
За rectangle буюу одоо энэ дүрсээ зурахын тулд баримтын 2 дахь багны зүүн дээд булангаас лавлах номын хүрээний хэмжээгээр хулганы зүүнд дараастайгаар чирж дүрсээ зурнаа. За бүгдээрээ ингэж дүрсээ зурж оруулъя. За одоо бидний зурсан дүрс маань орсон боловч лавлах номын маань бичвэр хэсэг харагдахгүй байна. За тэгвэл бичвэр хэсгийг харагдуулахын тулд яах вэ гэхээр shape буюу объектыг сонгоод формат цэсний shape styles бүлгээс shape fill-ийг no fill болгон идэвхжүүлнэ. За ингэснээр бид бүхний лавлах номын бичвэр хэсэг маань харагдаж байна. Ингээд нүүр хуудас маань бэлэн боллоо. Бүгдээрээ хамтдаа баримтын нүүр хуудсыг хийж үзлээ. Одоо харин баримтад бэлэн загвар ашиглаж нүүр хуудас үүсгэх дасгалыг хийж үзцгээе. За үүний тулд бүгдээрээ сурах хүчгийн 32 дугаар хуудсыг гаргаад дасгал 2-ыг хараарай. За хамтдаа багшаагаа дагаад мөн 32 дугаар хуудасны дасгалынхаа зааврын дагуу баримтад бэлэн загвар ашиглаж нүүр хуудас үүсгэх дасгалыг хийж гүйцэтгэе. За бүгдээрээ Word програмыг нээсэн байгаа. Үүний дараа Insert цэсний Pages бүлгээс Cover Page. За ингээд Cover Page командыг дарахад энд баримтын одоо бэлэн загвар нүүр хуудас бүхий бэлэн загварууд харагдаж байна. За эдгээр загваруудаас хүүхдүүд маань өөртөө таалагдсан өөрийн одоо дурын загварыг сонгож оруулаад нүүр хуудсыг лавлах номд тохирсон бүтцтэйгээр хийж хэлбэржүүлнэ. За багш нь эндээс Bend гэсэн загварыг сонголоо. За энд шууд бэлэн загвар нь ороод ирсэн учраас энэ дээр багш нь лавлах номныхоо нэрийг ерөнхий одоо бүтцийг оруулж өгнө гэсэн үг. За хүүхэд маань бол өөртөө таалагдсан дурынхаа загваруудыг сонгоод оруулаарай. За тэгээд загвартаа тохируулаад мөн нүүр хуудасныхаа лавлах номд тохирсон бүтцтэйгээр хийгээрэй. За энд би цэг хичээлийн лавлах гэдэг нэрийг өгчий. За багш нь бэлэн нүүр загвараа өөрийнхөө лавлах номын бүтцэд тохируулж хийж гүйцэтгэлээ. Ингээд бүгдээрээ дараагийн дасгал буюу баримтын гарчиг автоматар үүсгэх дасгалыг хамтдаа хийж үзье. Сурах хүчийнхээ 26 дугаар хуудсыг нээж багштайгаа хамтарч дараах дасгалыг хийж гүйцэтгээрэй хүүхдүүдээ. Лавлах номын гарчгийн бүтцийг тодорхойлж дараах байдлаар бичиж оруулна. За бүгдээрээ 26 дугаар хуудасны дасгал 1-т байгаа лавлах номын гарчгийн бүтцийг бичиж оруулцгаая. Бүлэг 1 буюу ерөнхий гарчигтай B-ийн ерөнхий шинж чанар. За бүгдээрээ багшаагаа дагаад бичвэрээ оруулаа яваарай. Дэд гарчиг буюу 1-т уртыг хэмжих. 1-2-т массыг хэмжих. 1-3-т хугацааг хэмжих.
1/4-т эзэл хуунийг хэмжих. 1/5-т нягтыг хэмжих. За багш нь бичвэрээ оруулж дууслаа. Хүүхдүүд маань бичвэрээ оруулж дууссноо. Бичвэрээ оруулахдаа бүгдээрээ үгсгийн алдаагүй оруулсан гэдгээ шалгаарай. Оруулсан эсгээ шалгаарай. За. Одоо бүгдээрээ ерөнхий гарчгийг буюу бүлэг 1 гэсэн гарчгийг идэвхжүүлээд Хөөмцсний стайл бүлгийн heading 1 гэсэн загварыг сонгоё. За бид бүхний ерөнхий гарчиг маань ийм болж хэлбэрчсэн байгаа. За одоо бүгдээрээ дараагийн буюу дээд гарчгаа 1-1-ээс 1-5 хүртэл идэвхжүүлж Хөөмцсний стайл бүлгийн heading 2 гэсэн командыг сонгоё. За бид бүхний оруулсан бичвэр маань ийхүү хэлбэрчсэн байгаа. Хулганы заагчаа бүлэг 1 буюу ерөнхий гарчгийн өмнө байрлуулж референсний table of contents за бүгдээрээ багшигаа дагаад хийгээ яваарай. Референсний table of contents. Үүнээс automatic table 1 гэснийг сонгоё. Ийхүү бидний оруулсан бичвэр маань автомат гарчиг болж хэлбэрчлээ. Үүний дараа contents хэсгийг сонгож идэвхжүүлээд contents хэсгийг гарчиг болгон өөрчилнө. Ингээд хамтдаа бүгдээрээ автомат гарчгаа үүсгэлээ. За ингээд доорх бичвэрээ устгачи. Хүүхдүүдээ боловсруулсан файл мэдээллийг хадгалаад яваарай. Одоо бүгдээрээ дараагийн дасгал болох баримтат хөл толгой мэдээлэл оруулах дасгалыг хамтдаа хийж гүйцэтгэе. Сурах хүчгийн 27 дугаар хуудасны дасгал 2. Хамтдаа бүгдээрээ багшигээ дагаад хийгээд яваарай. За баримтат хөл толгой мэдээлэл оруулахын тулд insert зэсний header and footer бүлгээс загвараа сонгоно. За эндээс эхлээд бүгдээрээ толгой мэдээллээ оруулцгаая. За гарч ирсэн тус загваруудаас бүгдээрээ дуурын загвараа сонгоод за энд бүгдээрээ толгой мэдээллүүдийг оруулна. За багш нь лавх намыг итгэж сурагчийнхаа нэрийг оруулъя. За одоо бүгдээрээ хөлийн мэдээллийг оруулъя. За мөн ялгаагүй insert-ний header footer бүлгээс footer гэсэн хэсгээс загварыг сонгож хөлийн мэдээллийг оруулнаа. Хүүхдүүд маань яг багшигаа дагаад хийгээд үзээрэй. За энд багш нь хөлийн мэдээллийн хэсгийг оруулж өгье. За та нар маань өөрсдөө загвараа хараад эндээс заавал ганцхан он оруулахгүйгээр номныхоо нэрийг ч оруулж болно. Ямар ч байдлаар хөлийн мэдээллийг оруулж болно шүү хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хамтдаа баримтчиг боловсруулах Word програм дээр баримтын нүүр хуудас хийх, баримтад автомат гарчих хөл толгой мэдээлэл оруулах зэрэг хичээлүүдийг хамтран хийж гүйцэтгэлээ. Өнөөдрийн хичээлд ашиглагдсан шинэ командуудыг бүгдээрээ дэвтэртээ бичиж тэмдэглээд
өөрсдийнхөө ойлгоцоор тайлбаруудыг оруулж өгөөрэй. Мөн дахин нэг удаа тус командуудыг ашиглаад туршилт хийгээрэй гэж багш нь зөвлөх байна. За ингээ хүүхдүүд маань командуудаа тэмдэгтээ тэмдэглэж аваарай. За өнөөдрийн хичээлийн даалгаварт юу өгөх вэ гэхээр 9-р ангийн математик, физик, химийн хичээлийн сурах хүчгээс хэрэгтэй томьёо тодорхойлолт, тэгшитгэл зэрэг мэдээллийг цуглуулаарай хүүхдүүдээ. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг идэвхтэй үзэж багштайгаа хамтран ажилласан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.